Oh mercy. Бүхий л үйл явдал нь нэг шөнийн дотор нэг газар өрнөдөг survival horror буюу амьд үлдэхин төлөө тэмцэх хэсэг бүлэг хүмүүсийн талаар өгүүлдэг аимшиг кинонд дургүй хүн гэж хаана бахав. 2011 он нээлттэй байсан найруулагч Адам Wingard-ийн You're Next хэмээх энэхүү киног мэдэх хүмүүс ч байгаа бах, мэдэхгүй хүмүүс ч байгаа бах. Ерөнхийдөө энэхүү кино нь яг аимшиг киноны хардкор фэнүүдэд бол нэлээд сайн танигдсан кино. Танигдсан шалтгаанууд нь гэвэл мэдээж аимшиг киноны маш чухал хэсгүүдийн нэг болох эсрэг талын алуурчдынх нь нүүрэндээ зөвдөг iconic animal нүүрний багууд. За мөн тэр болгон иймэрхүү аимшиг кинонууд дээр харагдаад байдаггүй ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүчрхэг гол дүр эмэгтэй. Ердөө $1 сая зардлаар 29 хоногийн дотор зураг авалтаахийн орчлон урууд мэндэлсэн энэхүү кино нь нийтдээ $28 сая орлого олж шүүмжлэгчдээс ч тунд ажгүй үнэлгээ авснаас гадна түрүү эслэнчлэн хамгийн гол нь фэнүүдэд асар ихээр таалагдан одоо хүртэл маш олон аимшиг кино сонирхогчдын бүх цаг үеийн хайртай кинонуудын жагсаалтан донд явж байдаг iconic horror flick үлээ. За тэгээ олон юм яриад яах вэ? Киноныхоо үйл явдал руу орцгоё. Тэгэхээр кино маань биологи хичээл давтаж буй хоёр осын зураглалаар эхлэх бөгөөд эрэгтэйгийн дүрд Ларри Фессенден, эмэгтэйгийн дүрд харин Кейтлин Шел гэх жүжигчид тус тогложээ. Улмаар бид киноныхоо үндсэн гол дүрүүдийн заримтай танилцж эхлэхэд бүхэл гол дүрүүдийн мань ээж аав хоёр болох Барбара Крэмпний тоглосон Обригээ замун Роб Морганы тоглосон Пол ага хоёртой танилцсан. Одооноос энэ хоёрыг чимгээгч Чука ах хоёр гэдээ дуудчихъя. Чимгээгч Чука ах хоёр мань лагерийнхаа байшинд хүүхдүүдтэйгээ гэр бүлийн уулзалт хийх гэж байгаа бөгөөд чамдаа энтрээ буулгаад байшин руу орох гэхэд хаалга нонгорхоо байж байдаг. Гэсэн ч төргөлтийн ажилчид тавилга зөгтөл мартаад үлдээчихээ үзгээд нэг ач холбогдол өгдөггүй. За одоо энэ тарагдаж байгаа хоёр бол киноны манисто жинхэнэ гол дүрүүд байгаа. Эжи Баавны тоглосон энэ залуу хүрлээ гэдэг агшлын амир уйдгартай дүр. Анхаарал Шерни Винсний тоглосон энэ эхнэрийнхэн дүр бол аимшиг киноны түүхэнд бичигдэхээр онцгой эмэгтэй дүр байгаа. Гаднах төрхөөр нь та нар түүнийг сул дорой уян зөөлөн бүсгүү гэж бодож байгаа бах. Ямар хатуу самар вэ гэдгийг нь тэгээ өөрсдөө харахгүй дөө. Хүрлээвэл Чука ах чимгээгч хоёрын хүү бөгөөд эхнэрээ дагуулад өнөөх гэр бүлийнхээ уулзалт руу явж байгаа нь бол ойлгомжтой байгаа бох. Чимгээгчийг хогмогоо шүрдээд байж байхад нь дээд давхар чимээ гарч Чука ах түүний гадаа төр байж бай хэмээгээд өнөөх л нэг юу байгаа гэж шалгахаар ганцаараа явдаг эргүү аимшиг киноны дүр царайлж явж байгаад хүрлээ. Аав, тэнийг таа байж чинь. Ингэж нэг юм хүрлээ намуунаг ээж автгаа анх удаага танилцуулж аль нэг өрөөнд нь орж амралгүй яах вэ? Гэр бүлийн бусад гишүүд нь маргааш орой ирэх бөгөөд маргааш манай Чука ах чимгээгч хоёрын гэрлэлтийнх нь 35 жилийн ой юм байлээ. Өглөө болоход тэдний байшинд Drinking Buddies, Hannah Takes the Stairs болон Digging for Fire гэх мэт хэд хэдэн инди кино найруулад амьдсан Холливуудын найруулагч Joyce Swanberg-ийн тоглосон Drake хэмээх хүрлээгийн ах нь ирсэн байдаг. Тоглосон уран бүтээлч нь мундаг хүн байж болохч дүр нь бол жоохон хөгийн амтан. Хүрлээ тэр хоёрын хамтдаа өнгөрүүлж байгаа эхний сцен дээрээс л ерөнхийдөө хүрлээ түүнд ямар дургу гэдгийг нь бид нар харж болно. Чимгээгч намуунаг хурш айлаас сүү асуугаад ирэхгүй үзэх юм асууж тэрээр хурших руу очиход бид хурш айл нь өнөөх киноны эхлэлд гардаг айл юм байна гэдгийг мэдэж авна. За тэгээд тэр өрөө нь үлдсэн гişүүд нь ирэх бөгөөд Эми болон түүний нөхөр Тарик, Феликс болон түүний эхнэр Зи нартай бид танилцсан. Улмаар тэд халуун амбүлээрээ цугалцгааж халуун уур амьсгалтаагаар ширээгээ тойрон сууцгаагаад Little Ship-ээс захиас нь наадмын хуушуур айдцгээдэг. За тэгэхээр миний өнөөдрийн Little Ship-ээс захиалж идэж буй хуушуур маань Mom Beef брендийн гарал үүслэн тодорхой баталгаатай өхрийн махаар хийгдсэн наадмын хуушуур байгаа. Хөрвүүлж авахыг хүсвэл TokTok, Gastro болон Сонго гэх мэт аппликейшнүүдээс захиалаад шууд гэртээ хөргүүлээд авч болно.
За эсвэл leadership-ийн салбарууд дээр очиод шууд сайхан газар дээр нийцсэн ч болно. Наадмын хушуураа өөрсдөө иж идэхээс залхуурдаг над шиг гэрийн бөгөөдөд бол найдвартай газраас гэртээ захиалж аваад халуун шүлмөлөө хажууд нь буцалгаж уунгаа идэх шиг сайхан юм хаана байх вэ? За тэгээд наадмын хушуураа захиалж идээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Тэдний гэр бүлийн уур амьсгал ерөөдөө халуун талаан биш нэлээд хүүтэн. Дрейк пялдаг царайлчаал ээж аавдаа долгоноодлаа. Ээж аав нь Дрейкийг магтангаа хүрлээг жаахан амжилт багтаагаар нь цаагаараа хорон үг хэлээд л. Ер нь бол жаахан шулуухан хэлэхэд тэдний гэр бүлийнхний харьцаа, уур амьсгал энтер нь жоохон новшээ. Дрейк хүрлээгээс ажлынхаа талаар, эхнэрийнхэн талаар гэд ерөөдөө өөрийгөө жоохон дөвөөлөх маягтай, хүрлээг жоохон доош нэх маягтай баахан юм асууж сүүлдээ хэрүүл болоод эхлэх үеэр Эмигийн нөхөр цонхоор гадагш харж байгаад За тэгээ бөөнлийн болж Дрейк нуруундаа харуулад тэд цагдаа дуудах гэж оролдсон ч хэн нэгэн сүлжээг нь блоклчихсан байдаг. Тэгэхээр алуурч нь зүгээр нэг гаж амтан биш маш нарийн төлөвлөгөөтэй нэг юм байж таарлаа. За тэгээд эмэгтэйчүүд нь хорилолдоод л бөө юм болж байхад намууна нөхцөл байдлыг гартаа авч бусаддаа санал бариулан тэр өрөөнөөс гаргаж амждаг. Мэдээж ийм нөхцөл байдал бүгдээрээ сандралтах нь ойлгомжтой. Сандарч эцэст нэг юм хамгийн урдан гүйдгээ тусламж дуудуулахаар гүйлгэхээр болно. Энэ алуурч нь гэхдээ үн завтай наасан те хүн аснаа цусаар нь дармалдаж мармалтай. За тэгээ ямар ч байсан хүрлээ. Дрейк ихнэр алуулгүй зогтоочихсан юм чинь би ч бас чадах бах. Та нар эндээ байж вэ? Би гарч хүүгээд машин аваад ирье. Хэмээдэг. Дрейк ихнэр гарчгүйсээр хуршийнхэнд байшинд очиж чаддаг ч дотор нь амьд хүн байхгүй одоо тэгээ бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Алуурчдын нэг нь байшин дотор байгаа юм байна гэдгийг намуунаа ухаарч ямар тач бүгдээрээ зэвсэгтэй байх хэрэгтэй хэмээн. Гиснээс энэ алуулж байгаа алуурчныхын дүр тоглож байгаа хүн киноны маань ерөнхий зохиолч юм байна лээ. Тэгэхээр би айлсан шиг. Йоо гэнг. Энэ үеэр аав нь дээд давхар дүгсэн илгээч хийж явж байсан бүү мэднийг ундааны савтай шээ сентер болоод баг хүн болон түүний эхнэр хоёр бүр анхнаасаа л алуурчдтай нэг тал байсан байдаг.
Улмаар тэд хоорондоо нэгдэцгээгээ зойрны өрөөнөөс банц хадаа сентер авч цонхнуудын доор өрөх бэлтгэр болно. Зэ түүнээс чи яг хаанаас ийм зүйл сурсан юм бэ гэж асуухад эсүү түүнд Багада survivalist compound буюу одоо монголоор юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Одоо scout энтер гэдэг үү те. Ер нь л амьд үлдэх арга чадвар сайтай өссөн л гэсэн үг. Зойрны өрөөнд Багадууд Рек 2 юм бэлдэж байх үеэр Багадууд тэрхүү боломжийг ашиглалгүй яах вэ? Улмаар намуна дээд давхрын өрөөнөөс хадам аавынхаа цогцсыг олж алуурчдын нэгтэн таарад үнэхээр л зэвсэгний дутуутай байсан учраас цонхоор өсөрхөөр шийддэг. Та нар ажиллаа хийчих чадахгүй байна уу? Та нараас болж би төрсөн ахыгаа хутгаллаа. Мөнгө төлүүлж байгаа юм бол ажиллаа хийгээч. Ер нь бол түүний ээж авгаа алуулж буй гол зорилго нь хөрөнгө юм байна лээ л дээ. Ээж аав нь үхээд зам бусад ах эгчнэр нь өгчүүл хөрөнгө хэн залгамжлагдах нь ойлгомжтой. Тиймээс грекнийг алуулахаар энэхүү алуурчдтай $200,000 тохиролцсон ч одоо бүр ээж аавынхаа мөнгийг авчих бол тохирсон мөнгөө 2 нугалж төлье гэж байгаа ч. Гэсэн ч юу гэж намуу намын баг дүгийн утас дуурахаар наваатгсан чинь алаа дуусчихсан уу? Гарч цухтаасан дуучлаарай. Чи намайг цус харж чаддгүйг мэдэн дээ. Утсан сүлжээ ороод ирэхээр та нарыг болчихсон юм болов уу гэж бодлоо л доо. Алив л дээ. Амьсгалж байгаа чинь сонсогдоод байна. За би орлоо шүү, энд хөлдөж өглөө. За тэгээ манай хоёр нүүр тулж баг дүү хаана байна хэмээн хүрлээг асуухад намуна толгоонд нь блендер зоогоод блендерээ ажилуулцаа гэд үннээ л хэлнэ. Хонгор минь хоёулаа түрээсээс түрээсийн хооронд яаж амьдарч байгааг чи яс цусаараа мэднэ. Бодоод үзтээ. Би хэдэн мянган долларч биш бүр хэдэн сая долларын тухай ярьж байна. Чи би зөвхөн бид хоёр. Би чамд хайртай хонгор минь.